Тэгэхээр та хоёрын хүүхдтэй хамгийн сүүлд хизээ үлгэр уншиж гисэн бэ? Хамгийн сүүлд тэгэхээр одоо урчигдар байна уу да. Хамгийн сүүлд одоо өчигдөр их жишээлбэл бид нэр Геркулес гэдэг манай охин бас үлгэр уншиж гисэн. Хүүхдээ бол нэг ах トゥ 3 гэдэг ах トゥ 3 гэдэг гурван тишээ нэг мод тарих гал тариа явдаг тэр үлгэрийг ярьж өгч гисэн. Тэгээд тэр их сонирхож уншиж гисэн. Хүүхдээ хэрэг үлгэр уншиж өгдөг бай. Ер нь уншиж өгдөг шүү. Арай унтахаас өмнө хай нэг ажлынхаа завчлөгөөрөө уншдаг шүү. Ерөнхийдөө нэг жоох хүүхдийн үлгэрүүд идэг штэ тий. Тэгээд нэг YouTube интерес айгүйх үлгэр уншиж өгдөг. Тийм үлгэр үздэг л дээ. Ер нь бол тэгээд хүүхдүүдэд айлхаар бид нэг хүүхдүүдийн урам зориг сэргээсэн тийм ээ. Хүүхдүүдийг сайн хүн болж хүмүүжүүлэх, амжилт гаргах гэсэн тэр чигт нь илүү төвшөөрөг болоо тийм ээ. Урамшуулах гэсэн тэр чиглэлийн үлгэрүүдийг голдуу ярьж өгдөг. Аль болохоор нөх хүүхдэд хүртээмжтэй тэр үгнээс нь сургаанч хүртээ тиймэрхүү үлгэрийг сонгож авч уншдаг байгаа. Нөгөө юу гэдтэй. Унаг болоо. Нөгөө шаварт уншдаг болоо. Тийм. Бид чинь ерөнхийдөө багадаа нэг үнсгэлж ингээл айгүй яадаг гэсэн шүү дээ. Тэгээ багадаа тийм үлгэр уншдаг лээсэн да. Үнсгэлж авах юм айгүй мундаг ажилтаа хүүхд чинь тэрөөсөө үнсгэлж байдаг. Энэ ажил хийдэг хоёр их чинь ингээл одоо тэдний хоорондын нөгөө нэг харилцааг нь хүртэлдэг хүүхдүүдтэйгээ ингээ ярилцаад тэр нь хамгийн их дуртай нь бол тэр байгаа. Ааха. Танд хальт сонсоод та тэр үлгэрийг тааж чадна уу хамтдаа хаах уу? За тэгээ. За үзээд алдъя. Хаалга бидний ихгүй. Хайртай ээж минь цагаахан хөлтэй. Харин та бол хар саар хөлтэй. Хатуу сэтгэл чонл байна шүү дээ. Энэ үлгэрийг та авч Мэднэ. Энэ нэг 7 ашигтай юм а тий. Эдхийн уншсан юм шиг өнөөс хоолой танил байна уу? Уг нь яаж яг нэр нь яг орж ирэхгүй л байна л да. Уус үлгэр уншдаг штэ нөгөө телевиз нэвтрүүлэгч тий. Харин чанга дээрээс дайр довтлоход унгаа доороо оруулах хамгаалan явжээ. Танд энэ үлгэр танил байна уу? Тэгээ туудын таваагчгүй юм тий. Яг энэ үлгэрийг яг сонсон чинь уншиж байгаагийн хоолой бас танил юм шиг санагдаж байна. Тийм байна. Сүм хийдэд сууж 3 жилийн турш Цаан амжилтнаа манай Монгол ардын үлгэр одоо хүн болгоны баг багш нар баг нөгөө нэг цацаан амжилт шиг болох юм уу гэж тэгдэг шүү тий. Цацаан амжилт үлгэр нэ. Байдаг гэлцдэг юм. Тэр лав мөн байх. Ямар ч болов 100 хүн явуулъя гэжээ. Таны үлгэрийг уншиж байна уу? Гэхдээ энэ үлгэрийг яг гоо. Гэхдээ энэ үлгэртэй ойролцоо тэр одоо цэцэн гүүх гэдэг нэг үлгэр байдаг шээ тий. Тэр үлгэрүүдийг сонсч ирсэн. Гэхдээ энэ чинь нөгөө хааны давдагдлаа тий. Хаана үллэгддэг тэр хүүхдүүд л сонсч ирсэн л да. Тэгээд яг энэтэй ойролцоо үлгэр байх шиг байна. Тэг яг нөгөө нэг энэ ямар хүмүүс яг яаж энэ үлгэрийг уншиж ингэж хүн төргээд байгаа. Би бас ингэж үзэж байгаагүй юм байна. Бас наач айгу гоё юм байна. Дараачудаа бас хүүхдүүдэд бас хэрэгэл ашиглаад тий. Ял гоё юм байна. Бараг өөрснөө уншсаасаа нэг удаа ч гэсэн нэг гоё сонсгоод өөрөө ч гэсэн хамтаа сонсоод ингээ байвал гоё юм байна. Баярлалаа. Бас нэг юм сураад мэдээд авчлаа. Бичлэгт оролцсон маш баярлалаа. За баярлалаа.